Хятад хүмүүсийн хувьд бол ер нь бол жоохон хаанаас ирсэн бэ гэдэг бол Монгол гэх тэгэхээр өвөр Монгол уу гэх бишээ ар Монгол гэх тэгэнгүүт жоохон гадуурхаад идэх. Ямар сони. Тэгвэл одоо тэгэд яага гадуурхаад идэм бэ гэдэг нэг Монгол хэлс асууж байгаа байхгүй юу. Тэгвэл бид нар яага хятадд дургүй байлаа гэж тэгж байгаа байдас. Тэгвэл хятадд яг тэднээстэй адилхан бид нарт дургүй гэдэг. Бас Монголыг бол бас мэдэж जैन тий. Ер нь За өдрийн мэнд ирхэм сонсогчдоо бас үзэгчтэй манай гадаадад амьдрах ямар вэ цуврал подкастын маань ээлжид нэгэн шинэхэн дугаар ороход бэлэн болоод байна. За ингээд би өнөөдөр бас гадаадад сурдаг нэг оюутан залууг бол урьж авчирсан байгаамаа. Тэгээ бас энэ маань бас нэлээд одоо гадаадад сурах гэж байгаа залуучууд маань нэлээд хэрэгтэй ярилцлага болох байхаа гэж бодож байна. За тэгээд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгээд та өөрийгөө танилцуулахгүй юу? За. Намайг Саранзан болд идэг. Би одоо 19 настай. Саяхан нэг 7 хоногийн өмнө Хятадаас ирсэн байгаа. Ерөөсөө ирээд удаагүй юм байна тий? Удаагүй. Манай ч дандаа нэг 7 хоног гаднаас ирээд 7 хоног байгаа хүмүүс орд юм байна да ер нь. 7 хоног байгаа дөө би ч хэлээд. Тийм байна. За Хятадын хаана ямар газар ямар мужийн ямар хотод сурч байна да? Хятадын бүр нөө урд зүг рүү Гуанши мужийн Лайбин хотод сурдаг. Ерөөсөө яг Хайнаны наах хэсэгт л байдаг. За бид нар Хайнанаар л багцаалдах юм да. Халуун газар. Тийм халуун. Ер нь бол яг эд халуундаа ер нь бол 40 гаргаа шүү бас. За. Тэр чи одоо бол халуун эхэлсэн ер нь байж байгаа үстэй тий. Одоо ер нь халуун эхэлсэн. Давхар борооны үйлрэлнэ гэж явж байгаа. Борооны. Тийм өдөр болгон бороо тэрнээ ер нь бол баг 30 гаргаад байгаа шүү. Үйлрхөө гэрнээ. Өвөлдөө яадаг юм. Хэр одоо хүүтрэх үү? Өвөлдөө нэг хүүтрэхгүй. Гэтэ нөгөө нэг чиглэг орон болохоор бас нэг жоохон жиндүүхэн. Жиндүү. Тийм. Гэтэ нэг ерөөсө хасах масхруу бол ороод байгаа байхгүй. Тийм үү. За ер нь юу яж юм да сүүлийн үед бол ер нь Хятад урд хөрш рүү маань маш олон одоо залуучууд хүүхдүүд маань одоо сурах гэж явж байна. За мэдээж аялал жуулчлал сүрхий хөгжиж байна. Ер нь хөгжил нь хэр байна урд хөршийн маань. Төгсөл байдал ямар хуу байна? Чиний одоо амьдрал хотын одоо хөгжил нь ер нь ямар хуу байдгийг. Хөгжил нь ер нь бол яг одоо би энэчнээс ингээл Улаанбаатарт ингээл 12 жил сурж байгаа л тийшээ явж байхад ер нь бол хөгжил нь бас амар ялгаатай. Хөө ийм юм байт юм уу гэл шууд гайхаж байгаа юм чам хачаад бол нүд онгоогоол тий. Метронд суулаа тий. Хурдны галт тэрэг нь сууж үзлээ. Тэнгүүт бас өөр мэдрэмжүүд аваад өөр байгаа юм чам. Одоо жишээлбэл 180 км явах хотыг нэг цаг маг яваад орчих юм чинь 180 км хурдны галт тэргээр тий. 40 минут ч юм уу яваад орчих юм чам. Гайхаал тэгэнгүүт нь. Тий, 300 км хүрч байгаа юм чинь галт тэрэг нь. Одоо яг өөрөө чинь одоо тэр амьдарж байгаа очиж байгаа сурах гээд очисон хот бол нэг том хоттой орох уу орохгүй юу? Ер нь бол Монгол улсаар бол сумын төв юм уу? Хөөрхий. Тий. Тэгэхэд л одоо хөгжил нь амар байна. Тий, ер нь бол баг Улаанбаатараас илүү хөгжилтэй байгаа шүү. Ойролцоогоор хэдэн хүнтэй хоттой очив ба? 2,500. 2,500. Тэгтэл сумын төв гэдэг байдаг. Тий. За тэгвэл тийм газар байна. Өвөлдөө бол ер нь хайгуу дулаахан дуу байдаг юм. Жаахан жиндүү боловч ер нь дулаанд байдаг юм тийм ээ. Тийм нөө өмнө цамц өмсөөл нэг жоохон залаал явчихад бол гайхаад байна. Хавар нам Монголын нэг хавар намар шиг л. Тэгэл ерөөсөө л хотоос хотын хооронд л хурдны галдар гэдэг адил. Тийм. Гоё маа юм. Хөгжиж байна. За тэгээд за мэдээж хэрэг та бол одоо сурах гээд очсон. За Монголоос ер нь анх яаж одоо яваад ямар шугамар одоо тэр урагт сурах гэж очив та? Анх бол яг өнгөрсөн жил 12-оо төгсгөөсөө өмнө нэг 5 сард нэг зуучлалын газараар зуучлаас юм аа. За. Тэгсэн чинь тэр зуучлалын газар нь анх Шаан мужийн Шаан их сургууль гэж ирсэн. За. Тэгсэн тэр сургууль нь 2 хүүхэд аавна гээд тэнцэнээс 8 10 хүүхэд бүртгүүлсэн гээд бид нар 10 хүүхэд зуучлал гингүүтээ 2 хүүхэд авахар аллаа гээд тэгээ 2 хүүхэд аваад тэгээ би тий дахиад өөр сургууль руу гингүүтээ энэ Гуанши мужийн сургууль руу явсан байхгүй юу. Тэнгүүтээ эннийх нь хариу нэрнэ гэж аль 9 сарын сүүлээр шахуу хариу нэрэнгүүтээ 9 сарын 29-30-нд визэндээ орж байгаа юм бид нар. За 29-30-нд визэндээ оронгуудаа 10 сарын 10-50 цагаар бараг виз авсан баг шүү. Визний хариу гараад тэгээд 15-наар нөө тийз юмнуудаа захиалаад шууд явсан. Бид
хичээл ном нь эхэлчихдэг юм уу? Чи 9 сарын 1 гээд эхэлчихдэг биш үү? Үгүй лөө. Харин 9 сарын 4-5 нар оны хичээл нь эхэлсэн. Тэнгүүтээ зурчлалын газраасаа болоод оройтцсон. Тэрийгээ бид хэд өөрсдөө ч мэдээгүй явж байсан. Тэнгүүтээ бид нарыг шууд нэг инээ тэрээгээд хэм одоо ингээ нөө зурчлалын газар чи ингээд баг зардлаар явах уу, яаж явах уу, хурдан очих уу гэдээ санал болгох штэ. Тийм байхгүй шууд энчнээс Бээжин рүү нисгээд Бээжингээс тэр шаашаа Гуаншимож нөө төв хот болох Нанин руу нисгцэн. Тэгээ бид нар чинь бараг сая төгрөгөөр тэгээд явцсан байхгүй юу. За. Тэрнээс уг нь яг ингээд газраар яваа замын өдөрөө гараад явсан бол 400-500 мянган төгрөнд л явах байсан байл л дээ. Та тэгээд одоо яг ингээд наривчсан тийм зааварчилгаа чиглэл өгөөд одоо хүн амьтан хөтөч мөтч хийгээд бол яваагүй юм байна да тийм ээ. Тийм яваагүй бид нар ч яг ингээд өөрсдөө энэчнээс явахдаа яг 8 өөхөд явсан. Онгоцны буудлын дээр ч хоорондоо таараагүй Бээжин дээр ингээд нэг хүлээ зогсоод Монгол уу гэд. Тэгээ бид нар чинь падан дээр ингээ нөө Гуанши Нани ингэж бичиж бариад зогсчихсон шүү дээ. Нэгэнтэйгээ таарах гад. За. Ер нь бол хэд хэд хүүхд явж байгааг бол мэдсэн юм байна тийм ээ. Тийм. 8 9 хүүхд явж байгаа мэдсэн. Тэнгүүтээ нэг хүүхд нь ээж автагаа Бээжингээс шууд ээж аав нь хөргөж өгнө гэд. За. Тэгэл бид нар чинь Наннин дээр таарцаагаад сургууль дээр бид нар чинь таарцаагаад тэгсэн сургууль дээр очисон чинь тэр сургуульд биш гэж авсан. За. Адал явдалтай л байж дээ. Тийм. Тэгээ нөө бүр онгоцны буудлаас уг нь бид нарыг тосох хэрэгтэй байсан байлээ л дээ. За. Тэгсэн зурчлалын газраас олоод тосоогүй. Зурчлалын газар нэг жоохон фейлдээ тосоогүй. Хөөрхий. За. Тэнгүүтээ нэг сургууль дээр очсон чинь салбар сургууль дээр нь очсон. Тэгээ салбар сургууль дээр нь очоод тэнцэн нөгөө хүүхдийнхаа ээж аавтай нөгөө нэг охинтой цуг ингээд цуг явж байгаа байхгүй. Ээж аав нь сургуульд нь хөргөж өгнө гэд. Тэгнэ. Тийм. Тэгээ явж байгаа өөр хотод гээд бид нар чинь тэгээд метронд суугаад нөө хурдны галт тэрэгний буудлын руу бас явж байгаамаа тустаа. За. За тэгээ хурдны галт тэрэгний буудлын дээр очоод нэг 70 он тавьцсан байсан бахаа. Хурдны галт тэрэг захиалаад суусан. За. Тэгэд яг тэр нөө лайбины дэг хот дээр ирээд буух га гэсэн чинь нөө бид нар нөө хэлгөө. Өөдөөс нэг буудлынх нь нүүшлэг чинь орилог үгээд ирсэн яг бид нар буухж хагаад. За. Тэгсэн би тэр сандраа буцаа суугаад бид нар идэх буулгаагүй. Тэгээд хурдны галт тэрэг хөдөлсөн. За. Тэгээд дараачийн хот дээр нь очоод хотоо өнгөрөөж явцсан. Тийм бүр хотоо өнгөж дараачийн хот дээр. Дараачийн хот нэг 100 гаруй километр байсан баха. Тэгээ нэг дараачийн хот дээр нь очоод тэгээ галт тэрэгнийх нь буудлын дээр нь очингуудаа би тэд ингэсэн ингээ нөгөө Google Translate нөө орчуулаад ярьж байгаа шүү дээ. За. Тэгвэл анханасаа би тэд бас нөгөө VPN яа мэдгүй. Жохон фейлдэд бас жохон хэцүүхэн явсан. Тэгээ дараачийн хот дээр нь очоод оройн би тэр за багаан ёо гаргаад өгё гэд суудлууд гаргаад өгё гэд би тэд тэгээ буцаж яваад орой очсон. За. Тэгсэн орой очсон чинь сургууль нь бид хэдийг хүлээж авахгүй оройцсон гэд. Тэгээ бид хэд чинь бас буудалд хоноод тэгээ нөө тэ анх очиж байгаа юм чинь яаны хаан хаж маш гүйцэд мэдгүй. Бид хэд чинь бараг 500 оноор нэг хоолнд орсон юм а эсвэл. Хөө яана. За тийм байл. За ер нь нэлийн адал явдалтай л ихний одоо гараагаал эхэлжтэй даа. Тэгэхдээ өөрхий энэ залуучууд хүүхдүүд бол харахгүй штэ юм чинь ямар урд нь очиж үдсэн биш хил усны бэрхшээл. За тэгээ газар орон танихгүй мэдгүй юм бэрхшээл гэл зөндөл ямиг туулж л очсон байна да. Уг нь эндээс нэг жаахан зааварчилгаа зөвлөгөөтэй явуулсан бол хэрэгтэй л байж тээ. За очичлаа сургуулийн орчин нөхцөл чинь ер нь ямар хуу юм хэр цэвэрхэн сургууль байх юм. За тэгээд одоо сургуулийн талаар ингээд товчхон танилцуулж өгч. За манай сургууль чинь Гуаншиможийн багшийн технологийн сургууль гэж явдیں۔ За. Одоо яг Монгол нэршил нь болохоор тэнгуүтээ яг хят дотроо ранг 800-д явуулсан баха. За. 857 мол байсан баха. Тэнгуүтээ Аз дотроо 3350 байсан. За. Олон оюутантай. Тэгээ нэг 15000 орчим оюутан байгаа шүү. Тэнгуүтээ яг сургуулийн кампус гээд нэлийн том газар. Одоо нэг хурд хотхон гэх юм уу? Нэг 20-30 барилга бол кампус дотроо байгаа. За. Тийм. Хотны одоо яг л их сургуулиудын кампус одоо зохион байгуулалт юу юм уу? Манайх ч одоо ингээд ихний соронзоо юудаг штэ. Манай их сургуулиуд чинь ингээд хот дотор л ингээд шаварлалдаал байгаа даа штэ ингээд төвжрэн дотор. Чиний байгаа сургуулиудаа ямар хөө байдалтай? Хотын төв дотор байх юм уу? Жаахан зайтай байх юм уу? Ер нь бол яг хотынхон захтай гэх юм. Одоо нөө Улаанбаатар орол нэг цэцэрлэг төрөл гэх юм уу? За. За нэг тим хавьдаа нэг захтай. Захтай. Тийм, ерөөсө тэнгуүтээ ерөөсө кампус дотроо мөфеттэй машинтай ингээ явж идэг. Бүр 4 игнэ зам амтай байгаа юм чи. Кампус дотор 3 гүүр мөртэй голоод авсан. Тэгээ орой нөө гүүр мөрн гэрэлтэй. Ерөөсөө ингээл хараал гайхаж байгаа юм чи.
Тэгэл ингээд оюутны байрууд нь яг нөгөө хятадтай оюутны байрууд нь болохоор яг ингээд өрөөндөө зургуулаа байд юм байлээ. За. Хятад оюутнууд нь. Тийм. Тэнгүүтээ зарим гадаад оюутнууд бас яг тэнцээ байдаг. Тэгээ бид нэр болохоор нөгөө багш нарын байранд орцсон. За. Багш нарын байрны нэг давхарт ер нь бол орцсон. Тэгээ тэнцэн нь болохоор нөгөө нэг өрөөндөө хоёулаа. Одоо нөгөө яг нөгөө хэсэг гэж байгаа шүү дээ. Ингээ орцоор оронгуудаа нэг хэсэг. Хэсэгтээ болохоор 8 улаа. За. Тэнгүүтээ монголчуудыг шууд ингээд уус усаар нь багцлаад оруулчихсан юм байлээ. За. Хольж оруулахгүй нөгөө багцлаад оруулчихсан. Одоо монголчууд нь хамтдаа гэсэн үг үү? Тийм. За. За яг охид хүүгүүдэрээ туслаа л да. Тэгэндээ. Гэтэ яг монголчуудаараа бол хамтдаа орж байгаа. Монголчуудаараа. Нэг өрөөнд тэгээ хийдүүл гэсэн үг үү? Нэг өрөөнд хоёулаа. Тэгээ нөгөө яг ингээд хэсэгтээ 8 улаа гэсэн үг. Хэсэгтээ 8. Хоёулаа өрөө нь одоо хэр том уу? Ер нь багцаагаар. Хоёулаа өрөө нь хэдэн метр квадрат ч багцаатай. Багцаагаар нэг 10 м квадрат юм уу? За тэгээд бас нэг 15. Өрөөний одоо 5 тухтай байдал нөгөө 0 мөл ингээд 5 тухтай байдлаараа ер нь ямар хөө байд. Ер нь бол хятад оюутнуудынхаа байрыг одоо бас хамаагүй дээр нь орж байгаа маа тий. Би тэр нөө багш нарын байр гэж орж байгаа шүү дээ. Тийм. Багш нарын байр. Тэнгүүтээ яг ингээд нөгөө бас цаанаас нэрэнгүүт нөгөө биднэрт интернет тавьж өгд юм байлээ. За. Интернет тавьж өгөн. Тэнгүүтээ бид нар ч нөгөө багш нарын байранд орсон болохоор тий халуун усан, тог нь бүгд тусдаа үнэтэй. За. Сар болгоно тогных нь мөнгөнд дуусангууд тогоо цэнэглээ яваад энэ халуусаа цэнэглээ яваад энэ. Гэтэ яг сардаа цэнэглэхгүй яг ингээд мөнгө одоо ингээд 10 онд хийнгүүт одоо яг тэр 10 ондоо тааруулаад тог ус ашиглаад 10 онд дуусангууд дахиад цэнэглэнэ. Тийм. Нус нэг талдаа шудрал юм байна да тий. Өөрийнхөө хэрэглээгээр хэмнэлттэй humble хэмнэлттэй байдаг. Яг олуулаа байгаа болохоор яг ингээд хэсгэрээ яг ингээд нэг хэсэгтээ болохоор яг өрөөгөөрөө цэнэглэхгүй яг ингээд хэсгэрээ цэнэгэлдэг. За тэгээ одоо ингээд очичлоо. За тэгээд амжиргааны өртөг зардал ямар хөө юм? Ер нь одоо юан ч одоо за манай өнөөдрийн аншаар 510 орчим төгрөгтэй байна. Тэнд ер нь хэдийн хэмжээний мөнгө төгрөгтэй байхад ер нь амьдраад байж болохоор байна. Чиний хувьд байдал ямар хөө байв? Өдөрт нэг бараг нэг багадаа 40 явна. 40 явна. Ихтэй нэг 60 70. За бүр тэгэл амар шаардлага гарвал 100 явна гэх юм уу? Тэгэхээр чин 30-аар үржүүлэхэр чин за нэг 43 4 1200 юан. Орчмоор л одоо за 1300 400 юанаар л амьдрч хань шүү дээ. Тийм сардаа. За тэгвэл тэнд хоол хүнс мүнсээ яадаг өөртөө та нар дотроо хийж идэх үү? Эсвэл гаднаас авчдээд байна уу? Яаж вэ? Тийм. Тэр нэг юм болсон. За. Хоол хүнсэн дээр болохоор дотор байрандаа хоол хийж болохгүй гэсэн. Өөхөө. Би нэг тэгээ нэг санаалга авсан. Бид нар нэг 70 мянган хоолоо авч явангуудаа нууцаар тэгээ нөө хажуу өрөөнд монголчууд нөө 10 хэдэн банд байсан болохоор шууд нөө 2 орцонд 2 хэсэг туваарлцсан. Тэнгүүтээ нэг өрөө дөрүүлээ байх хэвээр нөө 4 банд нөө нэг хэсэгт оронгуудаа бус нь нөө Таиланд лаосод орцсон хажууд л. За. Тэгээ бид нэр ингээ хоол хийж идэнгүүт үнэрлээд шууд нөө гадаад сурагч хариуцсан багч хэлээдсэн хажууд л. Тэгээд би нэг санаалга авсан байгаа. Тэгэд ерөөсөө юунаас одоо хоол чинь тэгээд сургуулийн кампус дотор гараад одоо гуанзан монзан сургуулийн хоолны газар гэж нэг 3 хэсэг газар байгаа. За. Нэг 3 сургуулийн хоолны газар. Тэ нөө хувийн нэг супермаркетын дээд нэг хоолны газар. Ийм тэгээд ганцхан одоо танаа тэр багш нарын байран чи юм байна уу? Эсвэл ерөөсөө оюутан бүх оюутнуудад адилхан юм шаардлага тавигдаж байна уу? Бүх оюутнууд багш нар л яг дотроо өөрсдөө хоол хийж болж байгаа. Оюутнуудад нөө тоог захилгаан гэдэг сэргээл дэмжиг байгаа. За. Тэгээ нэг тиймэрхүү байгаа. Тэгэд хоол нь одоо ямар хөө хэдэн юаны үнэтэй байна? Одоо оюутнуудад хөнгөлөлттэй байх уу? Хөнгөлт байхгүй яг ээж л одоо ингээ нөө буфет хоол хийдэж штэ. Тийм буфет хоол байдаг. Тийм яг тэр шиг ихтэй буфет хоолны үнээр биш ингээ хоол болгон тусдаа үнэтэй. Ингээ цуглуулж авдаг өөрсдөө. Тэгээ 6 яон 7 яон 10 яон гэх юм уу те. За. Хоолнууд нь яг ингээ төр төрлөөр одоо энэ ч ингээ тэ ногоо байлаа өндөг помидор дахианы мах гахааны мах гэдэг. Бүгд тусдаа үнэтэй. За. Тийм. Тэгэл ер нь нэг дунджаар нэг хоол ингээ дугсраал авахд бол нэг 10 яон орчим. Хэдий байна? 10, 15, 20. Тэгэл би ч нэг их хийддэг. Ерөөсөө хөдөлгөөн ихтэй би чаа. Тэрнийхээ тоолноор өөсдөг болохоор их хийдэн. За. За тэгвэл бас тийм л юм байна. Бусад одоо гутал говц инээдрээ бүх юмнууд нь харьцангуй гайгүй үстэй. Монголтой харьцуулбал хямд байгаа үстэй. Ер нь бол хямд ч. Гэтэ бүгдийн нөгөө дэлгүүрээс авал яг Монголтой адилхан үнээр авч байгаа юм баг. За. Гэтэ яг ориг брэнд бол тийм байхгүй. Тэр яг Монголтой адилхан одоо нөө хороол наран туу шиг тий. Нэг тиймэрхүү юмнуудаас авч байгаа юм шиг яг тийм авч байгаа байхгүй. Яг ингээд захиалаад авах юм бол
Одоо ингээ нөө ойр дутмын ингээ нөө эд хогшлыг болохоор нөө Pindodo гэдэг аппликейшнаас захиалж байгаа. Хувц сунраа болохоор Taboo гэдэг аппликейшнаас захиалж байгаа. Нөө гутал пүүз эднэр болохоор нөө гайгүй чанартай юм өмч ирдэ. Халуун орн ч нөө хөл мөл ингээ хөлрөн тэгээ нөө хөгцөрнө гэдэг юм байгаа штэ. Нөө муу пүүз авчих юм бол тэнгуут нөө дэв нөө одоо нөө Монголд бол нөө Poison гэдэг нөө мэддэг. Сертификаттай гэдэг. Тэгээ тэрний нөө дэвгээс нэг аль бол гайгүй хувц гутал захиалж аавна. Ер нь тэгэл захиалгаар л авчт юм биш үү? Тийм захиалгаар аавна. Онлайн шопинг хийгээл. Тийм. Хурдандаа нэг 3 хоноод ирнэ захиалаад удлаа их нэг 10 хоноод ирнэ. Ерөөсөө. За бас нэг асуулт бодогдоод байна л да. За мэдээж хэрэг одоо гэрээсээ одоо анх удаага л одоо хол гарч байгаа ийм залуучууд бол яг өөрсдийн залуучууд зөндөө байж байна. Тэгээ мөнгө төгрөгөө зохицуулах санхүүгийн менежментийн асуудал ер нь хэр байв? Одоо хэр суралцсан энэ хугацаанд. За ер нь бол нэлээд зарлцсан. Гэтэ ер нь бол анх очоод бол мөнгө санхүүг амар өрд юм байлаа. Яг зохицож чадахгүй. Одоо жишээлбэл одоо ингээ нэг хятад аппликейшн дээр юмнууд нь амар хямдхан байгаа штэ. За тийм. Одоо нэг Монголын тэмүүч ингээ амар хямдхан юмнууд зарж байгаа штэ. За тэгдэг. Яг тэрнтэй адилхан ингээ хямдхан юмнууд зарангууд энэ хэрэгтэй гэдээ аваад нэг мэдэнгүүд дансаа хоолцсон байдаг. Яг тэр юм. Тийм. Тэгээд анх очоод хоол идэв. Хоол мол идэнгүүт яг ингээ за гайгууч үнтэй мүү 50 он мон гэдэнгүүт яг Монголынхаа 50 төгрөгөөр хальт ингээ төсөөлж мөсөөлө бодчихдаг. Заалтай. За. Тэнгүүд яг тэгээ хоол мол идчихгүй те нөө амар их мөнгөөр хоол идэх ч юм уу, өнөрөөнөр ч юм авах юм уу, амар олон юм захиалцсан ч байх юм уу. Тэгээ бас тийм талтай. Тэнгүүд яг одоо тэр нөө хятадын юм захиалж байгаа аппликейшнээр хаяг маяга бас буруу оруулах хэрэгсэлтэй. Одоо жишээлбэл одоо ингээ сургуулаас нөө хятад дугаар авч байгаа байхгүй 100 оноор. За. Тэгээ хятад дугаар авч байгаа. Тэнгүүд хятад дугаарынх нь одоо ингээд аппликейшн дээр хаягаа оруулахмууд хятад дугаарынх нь өмнөх хэрэглэгчийнх нь хаяг нь орж ирээд яг тэр хаягаараа бах юмнууд захиалж магадлал бас өндөртэй байдаг. Тэгэхээр буруу тийш бүр ингээд төөрөө явчих нь шүү дээ. Тийм, буруу хэрэглэгч рүүгээ явчихад өмнөх хэрэглэгчийн дугаарынх нь тэр мөрийгээ сайн янзалж авахгүй бол бас. За бас нэг юм байна л да. Нөгөө хятад чинь нөгөө Facebook, Instagram эднэр орохгүй. За тэр мөрийгээ яадгүй, яаж зохицуулд ингээд тэр бас сонирн байх болов уу гэж бодож байна. Тэрийг бол нэг төлбөртэй ч яг нэг VPN-ууд ашигладаг. Яг одоо нэг төлбөргөө гэдэг нэг VPN-ууд байгаа шүү дээ. Тэгж байгаа. Яг эхэндээ нэг хэрэгцээ очоод нэг ойр зургийн хэрэгцээндээ бол нэг гацааж мацаад нэг төлбөргөө нэг өнгөө VPN-ууд нэг ганц хоёрыг татаж аваад ашиглана. Тэрнээс яг одоо ингээд удаан хугацаагаар сурж байгаа юм чинь нэг төлбөртэй. Одоо жишээлбэл яг хамгийн сайн VPN гэвэл одоо миний мэдхээр л AWS гэдэг VPN нэг өкөрний зурагтай VPN байгаа. За тэр нь ихтэй яг одоо татах юм бол iPhone App Store дээр сусцсан байт юм билээ. Тэр нөө зөвхөн Android дээр суух хэрэгтэй юм. Тийм, Safari руу орж агаад AWS download гээ хайгаад татах хэрэгтэй байлаа. Тэгээ бета метаэлбэргээд тэгээ тэрийгэ төлбөртэй наавгаад нэгэнт авч байгаа 3 сараар нь авчдаг. Яг нэг семестр нь 3 сар болдог гэх юм уу те. Одоо 9 сараас 12 сар хүртэл хичээл ороод амарна. Тэнгүүтээ 2 сараас одоо ингээд 5 6 сар хүртэл хичээл ороод амарч байгаа болохоор яг тэр хоорондоо яг сараа тааруулаад яг аавна. Одоо жишээлбэл 3 сарын нэрх нь 150 яон гэж байна. За. Тэнгүүтээ бас тэр аппликейшн цаанасаа ваучер өгдөг. Тэр ваучраар аавнгод бас хамаагүй хямдсаж байгаа. Тийм байна те. Бас учиртай юм байна. За баярлалаа тэгвэл. Тийм бас ихтэй нөө олон VPN авчаар нөө хоорондоо болоцлаад сервер нь гацаад байдаг байхгүй. Тэгвэл яг нэг төлбөртэй VPN авчин бол пост VPN-ууд нь хэрэггүй болчихно. Тэнгүүд нь пост VPN устгах чинь яг хөө төлбөртэй VPN-ийнх нь хоногонд дуусаа тий мөнгөгүй болоод ирвэл яг ганц хоёр VPN-а татаад тэг төлбөр нь дуусан гот нь ойр зуртаа хэрэглээд байж бас болно. За тэгээд ер нь багш нар нь та нартай ер нь хэр хандаж байна? Ер нь Монгол оюутан гэхээр яг өвөр Монгол оюут нь өвөр Монголоос ирсэн үү, 10 Монголоос ирсэн үү гэдэг юм уу? Ер нь тиймэрхүү байдал нь ямархуу байдیں۔ Багш нар бол яг ингээд одоо ингээд Таиланд, Лаос, Вьетнам, Индонез ингээд бүх улсууд нөө хэл сурах гэж оюутнууд ирж байгаа шүү дээ. Олон орноос ирж байгаа. Тийм. Тэднээсээ ингээд нэг ангид суугаад хэл сурж байгаа болохоор яг тэр улс гэж ялахгүй. Яг бүгдэндээ нэгэн зэрэг харж байгаа. Харин хятад хүмүүсийн хувьд бол ер нь бол жоохон хаанаас ирсэн бэ гэдэг бол Монгол гэх тэгэхээр өвөр Монгол уу гэх бишээ 10 Монгол гэх тэгэнгүүт жоохон гадуурхаад идэх. Ямар сони. Тэгвэл одоо тэгэд яага гадуурхаад идэм бэ гэдэг нэг Монгол ханьцаас асууж байгаа байхгүй юу. Тэгвэл бид нар яага хятадд дургүй байлаа гэж тэгж байгаа байдас. Тэгвэл хятадд яг тэднээстэй адилхан бид нарт дургүй гэдэг. Бас Монголыг бол бас мэдэж जैन тий. Ер нь гэхдээ үүний хувьд бол нэлээ өгөөтэй аваатай байсан учраас хамаагүй тэгээд хятадууд нь бас Монголын талаар ярьдгүй шүү гадуураас. Бас тех бах та тий. Өөр монголуудтайгаа тааралдаж яваа.
өвөр монголуудтай нэг тааралдаагүй. Ер нь бол наашаа ирж явах замдаа нэг бээжин хаваар бол наашаа ирж явахдаа би чинь бас нэг фильтрж ирсэн байхгүй. За. Одоо нөгөө сая наашаа ирж явахдаа би чинь дамжин нислэгээр явж исэн. Тэгээ нөгөө дамжин нислэгээр яваад эхнийхээ нислэгийг нислээ дараагийн дамжин тусдагдаад минийх. Тэгээ миний нөгөө буцаа олголт орж ирээгүй. Тэгээ би чинь мөнгөө шахаад нөгөө бээжин рүү галт тэргээр явсан. Тэгтээ нөгөө бүдлээ явж исэн чинь нэг өвөр монголтой бас таарсан байхгүй. За. Би ингээд ойлгохгүйсэн чинь нэг өвөр монгол ирэнгүүтээ өөдөөс ингээд хятаар яриацсан байхгүй. За. Тэгэхээр би нэг сайн гүйцэд ойлгоогүй. Аялахаараа өөр болоод бас. Бас аялгийн зөрүүтэй тийм нэрээ. Тий. Тэгээд өөр болоод би нэг сайн ойлгохгүйсэн байхгүй. Тэгсэн чихэн дээр шивнэнгүүтээ чи монгол оо гэж байгаа байхгүй. За. Тэнгүүт нь тийм ээ би монгол ар монголынх өстэй гэдэг. Тийм ээ гэдгсэн. За гэд тэгээ ярьж байгаа байхгүй. Тэгэд ингээд битээ чи яриад надаа ингээд те за зөвлөө миний ачаад тийч ингээд янзалж өгч байгаа. Тэнгүүт ингээд битээ ярилцаа сонгоод одоо ингээд нөө хятадууд нь сонирхоод асууж та намайг. За. Тэнгүүт нь тэр өвөр монгол намайг ерөөсөө ингээд монгол гэж хэлэхгүй ар монгол гэж хэлэхгүй байгаа байхгүй. За. Ар монгол хэлэл нөгөө гадуурхад нинэ тэрээгээд. За. Солонгос хүн гэж хэлээд байгаа байхгүй хангорын нэгээд. Хангорын. Нөгөө хятад ч солонгос хүмүүс дуртай байт юм байлээ. Тэнгүүт намайг ерөөсөө ар монгол гэж хэлэл гадуурхаш нэгээд ерөөсөө ар монгол гэж хэлэхгүй солонгос гэж хэлээд байгаа байхгүй. Тэр өвөр монгол хүн. Тэрийг нь болохоор би ингээд айлгаа сансаад байгаа байхгүй. Бас тийм байна. Юу. За ер нь Монголоос ингээд очиход бол мэдээж хэрэг бас тодорхой хэмжээний хятад хэлний бэлтгэл очсон байж таараа нөгөө HSK 3 4 5% гол очсон байж таараа. Манай монголчуудын одоо Монгол сурж байгаа хятад хэлний бэлтгэлийн төвшин тэнд ч ер нь хэр байвч энэ үед. Би ч өөрөө ямар ч хэлний бидлэггүй очсон шүү дээ бүр. Анхнаас нь сурна гэдээ очсон шүү дээ. За. 12-оо төгсөөд би ч нөгөө Сизис лицейг төгссөн. За. Тэгээ Сизис рүүгээ орно гэж жагаад архитектур дизайн, график дизайн анги байгаагүй. Тэгсэн яг намайг явсны дараа ороод ирсэн байлээ. За яах вэ? Хэлний баваад тээ. Тэгээ ер нь гэтээ өөрөө ч гадна одоо Монголоос одоо энд нөгөө HSK-д сурж исэн хүүхдүүд нар очсон байгаа шүү дээ. Тэдний хэлний төвшин ер нь хэр баг шиг байна. 3-тай 4-тэй гээд 2 3 хүүхдүүд очсон байхгүй юу? За. Тэгснээ дахиад нэгээс нь сурсан. Өөхөө. Яагаад гэсэн чинь нөгөө HSK 1 дээр HSK 5-ын үг яваад наа гэд. Тэнгүүтээ тэ нөгөө тэнцээ чинь болохоор нөгөө монгол хүмүүс монгол хүнтэйгээ хятадаар ярих нэг өөр тэнцээ очиад хятад хүнтэй бас нэг ярих өөр штэ монгол хүмүүс ч. Тэгээд дахиад ихнээс нь ер нь бол HSK 1-ээс аваад сурсан. За. Одоо за ингээд өөрөө бол өнгөрсөн одоо 10 сараас ахгуулаад одоо ингээд нэг бүтэн 2 семестр ингээд сурчлаа. Одоо хэлний төвшин чинь хэр болов хятад хэл сурах хэцүү байв. Хэцүү юм уу ер нь? Ер нь бол хэцүү. Тэгээд нөгөө ханзан амар хэцүү гэж ярьдаг шүү дээ. Тийм, ханзнууд нь ерөөс ингээд ханзнуудаа бүгдийг нь ингээд хойлц хэлээд байгаа юм чинь. Хооронд нь хойлоод. Тэгэл одоо ингээд хятад хүмүүс одоо ингээд надаас юм асууж штэ. Тэнгүүд нөөрөгт нь мэдхгүй ингээд Тимбодо гэж байгаа юм. Тэгээд ингээд бодож байгаад явах замдаа буцаа явах замдаа ингээд би бодож байгаа байхгүй. За. Тэнгүүд нээрээ тэгсэн юм биш тэгээд ерөөсөө ингээд асуусан байна. Тийм, ханзнуудаа хойлц хэлээд. Тэгэд одоо ингээд ерөөсөө хятад одоо ингээд явж байгаа дандаа ханз байгаа штэ. Тэгвэл яг ингээд мэддэг ханзнуудаа уншингуудаа мэдгүй ханзнуудаа бла 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 гэ. Тэгээд өөрөөсөө мэддэг ханзаа уншина. Ерөөсөө. Тэгвэл бас аргагүй хаа хятад хэлний ч одоо сурахад хэлд хэцүү л гэдэг байсан. Юу юм уу? Ер нь за монголчууд бол яг сүүлийн үед нилээд бас одоо хүүхд залуучууд маань хятад сурна барина гэдэг ингээд гэж байна. Ер нь бусад орныхноос ер нь залуучууд сурах гэж хэрэг авчиж байна. Хэр ер нь хятад сурах сонирхол байх шиг байна тэдний хувьд. Ер нь ямар хөө байдалтай байд юм бэ? Ер нь бол яг цаатлаас ойрхон Вьетнам, Лаос, Таиланд бол амар хэрд юм байлээ бас. За. Таиланд, Вьетнамууд гэхэд одоо 40-50% явж байгаа шиг. Пүү. Тэнгүүтээ яг тэд нүч бас ингээд хэлний бэлтгэлээр сурж байгаа, олоолаа байгаа. Яг ингээд дотор байрандаа байгаа. Заримтай нь ингээд найзлаад те. Одоо нөө тэмцээн орлоонд орохоор яг нэг баг олж ороод. За. Ерөөс яг ойлголцгооч гэсэн тэгэл яаж иж байгаад ойлголцоол. Нэг сагсны тэмцээн, волейболын тэмцээн эднэрт орсон. Та нар тэгээд одоо Вьетнам бусад орныхонтой эдгээр ер нь хятад хэлээр л ойлголцоод англи хэл хэрэг хэрэглэдэг. Яг хаяа нэг англи хэл хэрэглэгдэнэ. Нэг ер нь англи хэл ихтэй хэрэглэгдэнэ. Хятад бол англи хэлээр ярилцгаа. Хятад нөө англи хэл нь нэг муу аялагтай. Ер нь баг англи хэлэх үү? Тийм. Хоорондоо яг ингээ бүх юм хятадаар ярьж байгаа. Хятадаар яриад байна. За би ерөнхийдөө нэлээд олон зүйлээ асуучлаа. Ер нь тэгээд өөрөө чинь хувьд бас ингээд мэдээж ярилцлагад орно гэж нэлээд бодож бэлдэж ирсэн байлгүй. За миний асууж амжаагүй өөрөө чинь хэлэх юмсан гэж бодсон тийм зүйл байвал та хэлэхгүй юу? Ярилцлагын төгсгөл ерөнхийдөө болж байна хоёлаа гэвд.
Одоо яг төгсгөл хэсгэх юм бол ёо монголчууд хоорондоо харилцаа. Яг одоо яг ингээд нэг улсад очиод яг за яг ингээд гайгүй харилцсан. Гэтэ яг явж яг ингээд гадны улсад гайвуулах яг монголчууд нэгэнд л гайвалт юм лээ. Тийм үү? Тийм. Одоо жишээлбэл эхний семестр төгсөх төхөөд ирсэн байхгүй юу? Тэгээ бид нар спортын наадам дуусаад араас нь урлагийн наадам эхлээд номероо үзүүлчихэд байжсэн. Тэгсэн 2 3 хүүхэд архитаж ирээд унтж хахад өглөө 6 7 5 6 цаг үеэр ээж нэг агсан цогтоо тавих юм уу те. Нэг тиймэрхүү юм болсон. Хаалга цөмөлж орж ирсэн гэх юм. Яа. Тэгэл одоо монголчуудын нэр нь унцлаа шүү дээ тийм ээ. Тийм хоорондоо тэг нэгнийгаа яг нэг нэгэндээ л гайвуулна. Ерөөсөө. За. Өөр нэмж хэлэхээр юм юу байна хөлөөд? Өөр нэмж хэлэхээр нэг онцын зүйл байхгүй. За. Гэтэ яг одоо ингээд хятад очлоо те. Ерөөсөө яг хятад очихдоо бас нөө явахаа өмнө очоод эмнэлэгт үзүүлнэх юм бол амар үнэтэй. За. Энд чинь ерөөсөө яг хамаг юм үзүүлжээ те. Эм тарай юуны юу ч өгдөг юм бэлээ те. Яаж мэдлээ юуны магаа тэм тарай юмнуудаа бүгдийг авч явах хэвээр. Тэнгүүтээ бас очоод хятад хоолнд асна гэдэг бас жоохон одно. Тийм шүү дээ. Хятад хоол ч бас тийм шүү. Тэнгүүт яг одоо брэнд болоод байгаа Талын Монголын хоолноос авч явж байгаа. Тий. Тэнгүүт яг одоо ингээд дотор баринд хоол хийж идэж болохгүй гэж байгаа байхгүй юу? Харин тийм. Тэнгүүт яг ингээд хүж авч байгаа байхгүй бид нар чинь. Хүж авангуудаа яг хаалган дээр ингээд 3 4 хүж ингээд цуулаад асаачна. За. Тэгээ өнрөө дараад хоолны дараад бас монголчлоод байна шүү дээ дэрийг бас хөргөө. Бас нэг тийм арга бас байгаа. Дотор баринд хоолоо хийж идэж болохгүй гэдэг юм. Би чинь шууд мэдгүй очоо шууд хятад хоол идэв. Шууд эцсийн хоолоо шууд хордлого авсан шүү дээ би чинь. Хятад бол хэцүү баг. Тийм нэг өнөөдөр халуун газрын хоолнууд бол халуун ногоо гэдэг. Халуун ногоо. Гэтэ халуун ногоог авч болно. Тэнгүүт нөгөө тос ихтэй. Би ч нэг шарсан гоо мэдээ шууд хордлогонд орчихсон шүү дээ. За ингээд өнөөдрийн манай гадаадд амьдрах ямар вэ нэвтрүүлгээр бүгд нэг хятадд дулсан ямар хот төлөө хайнантай ойрхон Гуаншин мужийн Лайбин хот. Гуаншин мужийн Лайбин хотод одоо сурж ажиллаж амьдарч байгаа ийм залуутай бол ярилцлага хийлээ. За бас нэлээд дэлгэрэнгүй алдаа оноо өгөө аваа зөндөө зүйлийг сайхан нээлттэй ярьлаа. За тэгээд бас одоо нэвтрүүлгийн төгсгөл гэж хэлэхэд монголчууд маань бие биендээ дэмтэй байгаараа бас хүний газар нэрээ бодохгүй бол сая манай залуус ярьж штэ. Ер нь явсаар хаад монголчууд л өөрсдөө асуудал төрж бие биенийхээ замд жоохон асуудал үүсгээд байна гэж хэлж байна. Энэ бол бидний бас л бодох ёстой, анхаарах ёстой зүйл юм байнамаа. За ингээ бидний урилгыг хүлээж авч ирсэн оюутан Соронзон болдоо баярлалаа. Таны сурлаг хөдөлмөрийн амжилт цаашдын үйлсэд чинь өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За ингээд манай ярилцлага үгээр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.